Өглөө дөнгөж сэрээд нүрээ жугаагаагүй, нуухаач аваагүй суучис чи соошлорчод юу яваад байгаа юм бэ? Могоо амдаар нь барьж авч үнссэн гинүү. Бас мэлхийг амдаар нь барьж авч үнсэлцэж долоосон гинүү. Тэгээ сэтгэл ямар эсгс чинь айгүй хүүтэн байсан гэж хариулсан гинэ. Би тэг бодлоо л доо. Манай монголчуудаа юмыг шууд утгаар нь битээ ойлгоо. Тэгэд могоо барьж авч амдаар нь үнслэгээ та тэр дороо баячихгүй. Мэлхийг бас тэр дор нь амдаар нь барьж авч үнслэгээ тэр чин ханхүү болж хувирахгүй. Гэхдээ мэдээж бас тэгээ сэтгэл санаа манифестийн хувьд ерөөхдөө нөхөргүүл байгаад байна л та. Тэгээ тийм болохоор за амьд мэлхий хайж болох нь цаашаа ямар ч хэлсэн мэлхийний зураг бол шээрлэн. Мэлхийний зураг бол стил үнсэн. Тэгээ тэр дороо биш юм аа гэхэд ямар ч байсан нэг сар дотроо нэг гайгүйхэн шиг ханхүү манхүүтэй учирчих байлгүй дээ. Тийм аа. Бас яг нэг аз маз хараад бүр өсөж турж өгөх гээд нэг тартагтаа тултлаа ядуурчаагүй байгаа ч гэсэн өөршөр ипотекийн зээлнээсээ бол гарч амжаагүй л байна. Тэгэхээр зэрэг амьд могоо бол үнсэж өөрийгөө эрсдэлд оруулахгүй. Гэхдээ бол могооны зураг бол шээрлэн, бүүстлэн. Тэгингээ бас могооны зурга үнсэн. Тэгээ бас нэг сар дотроо өөршөрнөөсөө гараад ипотек төлөөд амьдрал сайжирч хэл хэлгүү дээ. Угаасаа хин худлаа гэдэг байгаа. Хүн болгон л могоо ширлж байгаа штэ. Харин амьд могоо үнссэн тохиолдолд анх удаа гараад байгаа болохоос ш. Гэхдээ тэр могоо үнсэд хатгуулсан хүн бас нэг хэд хоногийн дотор баяжаад цөндөх юм бол яг вэ? Би ч гэсэн бас амьд могоо хайж болоод үнсч чаднаа. Надад бас үнсэх зориг нь бол байгаа шүү.